Сайн байцгаана уу? Турбо кино сувагт эргээд тавтаа морил. Бид өмнө нь гинтийн мөрдөгчд 2 киног ярьж өгч байсан бол энэ удаад манай хоёр анх хэрхэн яаж танилцаж хэрэг шийдэж эхэлсэн талаар гарах 1-р ангийг нь ярих гэж байна. Хэрвээ та 2-р ангийг нь үзээгүй бол доор комментоор линкийг нь оруулчихъя. За ингээд шууд кинонд оръё. Дайман харанхуй өрөөнд хэргийн материал донд компьютероор аллагын зураг үзээд нэг хүнтэй чатаар харилцсан жухам сууж байдаг. Хинч харсан манай хүн мөрдөгчл гэсэн үг. Төвлөрчихсөн байхад нь маш чухал дуу хоолой түүнийг дууддаг. Тэр бол тэдний баг нь уйлхан тэр. Охинтойгоо хамтдаа ажиллаж байгаа түүний жинхэнэ ажил нь номын дэлгүүр. Охин нь аавыгаа их дэгэлдэг бололтой. Үе уйлна. Дөнгөж жигсөдөл баан шин. Иш аавыг ч утгаар нь жижигрүүлж байдаг шүү. Ашгүй нэг тайвширлаа гэж бодоход л уйлж эхэлдэг. Өдөржин дайны талбарт байсан аятай царай зүс сүр сүлдгүй нөхөр эхнэрээ ажлаас нь ирэхэд нь гомдлож эхэлдэг. Эхнэр нь ажилд ороод 14 ч хоноогүй байхад нөхөр алиужээ шантарч гисэн харагддаг. Эхнэр том хүүгийн сургалтын төлбөр, амжиргааны зардал гээд мөнгө хэрэгтэй байгааг хэлээд өнөөдрийн орлогыг нь авах гэтэл бараг мөнгө байдаггүй. Мөнгө яасныг нь асуухад шин ном авсан гэж хэлээд худлаа ярьж байгаа нь илт зогсож байдаг. Эхнэрүүдэд худлаа хэлж болдоггүй гэж хэлж өгөөг мө. За тэгээ эхнэр нь уурлаа цагдаа дээр очих гээд дэлгүүрээ дахиад хаачихсан юм уу гэдэл дуун чангарахад дайман охиноо чимхээд уйлалангуудаа хүүхэд уйлаад байна гэд ярианаас бултаад эхнэр охиноо явуулж чаддаг. Тэднийг явангууд шууд дэлгүүрээ хаагаад гараад явна. Дүрс солигдоход цагдаагийн газарт нэг залууг барьчихсан 2 цагдаа орж ирэхэд Шинков нь гүйж ирээд "Камөрдөгч таныг хайж байна. Яагав? Нөгөө нэг хараад л бүх хэргийн учрыг олчихдаг энтер" гэхэд нөгөө 2 цагдаа гайхахтай зэрэгцэн манай хүн шатаар буугаад ирнэ. 14 хонож байж энд ажилдаг хүний мэддэггүй мө гэдэл Шинков загнуулна. Манай хүн ч энд ажилдаг аятай зан гаргана. Байцаалд авч байхад дайман өрөөний өвтч яриан дундуур үе орж ирээд л бүр нөгөө залууг нь үнэрлээд авна. Жинхэнэ хэрэгтэн биш байна. Явуулчих гэхэд нь тэсгээ байсан цагдаа хөөж гаргах гэтэл ганцхан үг хэлийгээд орилоод байхад нь тайсан мөрдөгч ганц үгийг нь хэлүүлэхийг нь зөвшөөрдөг. Энэ залуу савнд байсан үнэ. Цаг нь халаасанд нь байсан баталж байна. Бас сая утсан дуугарсан хэрэг хийсэн уцаа хаах байсан штэ. Идэд явах гэтэл та нар гутлыг нь харсан юм уу? Хэрэг хийсэн хүн тавчтай явах уу? Цагдаа ирэхэд зүгтээ аагүй шалтгаан нь тавчиг сугарчих гээд байхгүй юу гэж хэлж байгаад дамжлуулаад гардаг. Нөгөө залууч энэ хүн үний яриад ин гэсээр хараад ширээн дээр өмссөн тавчгаа харуулж байгаад мөрдөгчд загнуулдаг. Энэ залуу өмнөх найз охиных нь гэрт нь гал гарсан хэрэгтэй холбоотой хэмээн цагдаа дээр ирчихсэн байгаа нь тэр юм. Тайсан мөрдөгч дахиж найзаагаа авчирч болохгүй гэж хэлээд явхдаа саяны зал сулал гэдэг. 2 найз арх ууж суухдаа тайсан мөрдөгч амар хүн мөрдөгчдийн авраг загас хэдэн жилийн өмнө том хэрэг илрүүлж байхдаа 3 хүн нүцэн гараараа алсан. Чи үдж жаад хэрэгт орчихваа гэж сануулдаг. Манай хүн уг нь 9 жилийн өмнө найзтайгаа хамтдаа цагдаагийн албанд орох шалгалтыг өгч байсан юм байлээ. Даанч мэдрэлээ шалгуулахдаа мэдрэлдэж байгаад өвдөгний асуудлаасаа болоод тэнцээгүй юм байна. Энэ асуудлыг дахиж сөхөөдөл гудамжинд орилж чарлаад цагдаад баригдахад найз нь гаргачихдаг. Энэ үед утсан дуугараад Йонги гэдэг хүнээс архиуй гэсэн байдаг. Энэ хоёр хоёулаа тэр хүнийг таньдаг. Найз нь харин хамт явуулгүй ажилтайгээд өөр тийшээ явхад нэг бичиг нөгөө түрүүний дуудсан Йонги гэх хүний эхнэрт өгдөг. Салтлан нууцлахыг бас хүсдэг. Маргааш өглөөнөнд шартсан Дэманыг хүүхдийн дуус ирээдэг. Гэхдээ тэдний охин биш. Нөгөө өмнөх оройн дуудсан ахих нь охин уйлаад байв. Манай хүн цаг хараад гэрлээгөө явах гэж яарахтаа өрөөрөө нь орсон цусны тол байгааг хардаг. Дагаад хартал эхнэр нь орон дээрээ алуулчихсан хөвтөж байдаг. Цагдаа нараа хэрэг шалгаж эхэлнэ. Нөгөө найз нь ч хар хурдаараа гүйж ирээд нөхцөл байдлыг хараад шок. Иймэрхүү хэрэг гарахад хамгийн түрүүнд гэр бүлийн хүнийг нь сэжгэлдэг. Тэгэхээр нөхөр номер 1 сэжигтэн болдог. Нөгөө найз цагдаагийнх нь ойрын хүмүүс учраас нөхрийг нь бас мөнч гэж бодохыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Сэжигтэнтэй хамт байсан учраас Дэмонч байцаалд өгнө. 2 хүн хоёулаа өчигдөр болсон юмаа тод сандаггүй. Найз мөрдөгчийг Жусун гэдэг. Одооноос эхлээд нэрээр нь дуудаад явъя. Эхнэрээ алдсан нөхөр яаж ахтайхан байх вэ? Зочролд ороод царай зүс нь авах юмгүй болсон байв. Жунсууч би заавал хэрэгтэн барина гэж амлдаг. Гэртээ хэргийн талаар бодоод хэвтэж байхад нь эхнэр яагаад ийм хэрэг болсон болоо гэж яриа өдөгтөө зэрэгцэн ер нь яах гэж айлд хонсон юм бэ? Тийм дотн байсан юм уу гэд эхлэх гэтэл манай хүн уурлах хаydаад мэдээж эхнэрээ давдаггүй л дээ. Хүүхдийнхээ сүүнд гарах гэж байгаад амнаасаа болж толгой дундураа авахулдаг.
Гэхдээ энийч бас зөвцөн өчигдрийн үйл явдлуудаа санаж эхэлдэг. Сүүгээ аваад явж байхад нь нөгөө хоёр цагдаа архины мухалгуудаар зургийг нь үзүүлээд явж байхдаа таарна. Мухалгийн залуу танихгүй, санахгүй байна гэдэгч нөгөөх маань үйл явдлаа эн тэндээс нь сансан болохоор өчигдөр нь хэрэг тарьснаа хүртэл ярьж байж тэнд байсан гэдгээ баталдаг. Цаашлаад цогцос шинжилж байгаа эмч цаган дээр нь цус байгаач гаран дээр нь цус алга. Бас үгсэн цаг нь 11 цаг 20 минутанд хэрэг зогссон цагнаас нь 5 минутын зайтай болсон байна гэж хэлж эргэлзүүлнэ. Дараагийн хэсэгт дайман хүүдээ тооцоо хэрхэх хийхийг халдварны зааж өгөөд ээжигээ ирэхэд хэлэхгүйгийг нь ч заагаад нэг том хүнд дэлгүүрээ үлдээ саятай итгэлтэйгийнх чинь яваад өгнө. Нөгөө талд цагдаагийн хилтээс тасгийн дарга нь тайсан мөрдөгчөд илт онцгүй ханддаг. Мөрдөгч ч эвгүй хараастай. Уг нь тайсан мөрдөгч дээд курсын ахын ч тушаал буугаад доор нь ажиллахаар болсон юм байлээ. Жум мөрдөгч даймаа хоёр машиндаа явж байхад манай хүн "Гүчи чи мэдэж байгаа юм хэлчихэлдэ" гэж шалгааж уурыг нь хүргэж агаад машинаас нь ч хөөгдөж нэмээд автобусны тэнсэн усанд норж дэмээл автобус руу ойрлоод үлдэнэ. Орой болж хүүтэйгээ гэртээ ирэхэд нь өвдөөс нь ихнэр нь хог асгаад ирэхэд өдөржин гэртээ юу хийж байсныг нь асуухад охиноо харж гэрээ цэвэрлэн хувцас угааж "Та хоёрт хоол хийсэн" гэж хэлвүүгүй юу? Энийг би хайчаад ирээгээд гараад явна. Аяга угааж байхад нь ихнэр нь хүмүүс дэлгүүрт хэрэг гардаг шүүн гэрийнх нь гадаа нэг залуу байгаад байсан гэж ярьж байсныг хэлээд жунсууд хэлээрэ гэхэд манай хүн өдрийн урандаа өөрсдөө мэдэж байгаа байлгүйгээд орхичихна. Байдал нэг л биш болоо явчлаа шүү. Жунсууг ажил дээрээ ирэхэд бүгд гайхаж харах бөгөөд учир нь шалгаж яхад хохирогчийн данснаас мөн гарч тэр мөнгөөр нь байр авсан нь бас уутнаас худаг гараад ирдэг. Тасгийн дараг шуудал буруутгсан өнгөөр мэдүүлэг авдаг бол тайсан мөрдөгч "Үннээ хэл, чи мөн үл" гэж асуудаг. Мэдээж биш гэж хариулахад түүний солгой гартай гэдгийг баттдаг. Дарагдаа биш гэж учирлахад угаас дургу дарга нь бүр даабалж хэлэхэд тайсуу тэсэлгүй зохиод авна. 14 хоногийн дотор миний буруу гэдгийг нотолбол би эндээс зайлаад өгье гэж дарга нь хэлээд амаараа тохиролцох шиг болно. Нөгөө ах нь махны дэлгүүртээ ажиллаа хийж байхад нь даймаа нь очиод "Гайгүй юу" гэж хэлэхдээ зэрэгцэн зурагтаар аллагыг цагдаа үлдсэн байна. Гэхдээ хэрэгээ хүлээхгүй байна гэж гардаг. Мэдээгээр гаргасан тайсан мөрдөгч уурлах нь ойлгомжтой. Талхны дэлгүүрт очиж нэг залуу гарсан гэсэн эмэгтэйгээс даймаа нь тэр хүний талаар асууж байхад нь тайсан мөрдөгч ороод ирдэг. Нэг хэрэгээ учрыг олох гэж байж бие үзэхгүй энэ хоёр. Эмэгтэйг ажлаа тараад гэртээ ирэхэд нэг залуу үүдэнд нь зогсож байсан. Бас уцаа үлдээчгээд ажил руугаа яваад буцаад ирэхэд нь машинтайгаа тагт руу нь хараад сууж байсан. Сэжигтэй санагдаад машиныхын дугаарыг тэмдэглээд авсан гэдэг. Манайх хоёр өөрсдөө илтгэсэн тусын дэвтэртэй тэмдэглэл хөтлөөстэй. Дугаар бичсэн цаас гаргаж ирэхэд нь манай хүн авч гараад шатааж хатдаг. Найзаагаа гин бурууг нотлох чухал учраас хамтдаа хэргийг мөрдөө. Жолоочоо гэд ботчголтоо гэсээр байгаад хамт ажиллахаар болдог. Нөгөө хилцсэн дарааг бусад хүмүүстэй тайсуу тусалж болохгүй гэд хэлчихсэн байдаг болохоор жижиг нь машины эзний мэдээлэл өгч байгаад баригдаад банцсандаа хараагаад тасалчихдаг. Хамт явахыг зөвшөөрсөн ч амаа хамхиж яв гэж хэлдэгч сурсан занг сураар боох биш. Манай хүн сэжигтний гэрт нь очиж эхлэр нь хаалга тайлснаас хойш өмнөөс нь дуугарч байгаад нэг сайн мангастуулдаг. Харамсалтай нь хайж яваа хүн нь гадагшаага ажиллаар явчихсан болж таарна. Орой гэртээ унтах гэж байхдаа эхнэрээсээ найзынхаа хэргийг мөрдөө 7 хоног дэлгүүрээ хаачих л да гэж хэлж байгаад алуулангаа алтдаг. Маргааш нь өөрийгөө яая гэж байж охиноо уйлуулан барин тайсууг дагаж явдаг. Мөрдөгч бол дотроо дэлбэрж байгаа нь ойлгомжтой. Жунсуугаас тэр орой уулзаад юу ярьсанг нь асуудаг. Цагдаа хэрнээ яагаад чамд нууцаар туслах ёстой гэж ахаас битгий сал мөнгө хүлээгчдийн учрыг би олчихно гэж тайвшруулах гэж үзсэн ч дараа яриагээ таксинд цугаад явсан талаар нь хэлдэг. Гэхдээ яач ч бодсон хин хэрэгт унах гээд байгааг нь мэддгүү. Уулзалт дуусахад энийг ахад өгч муу юм бодохгүй харж байгаарэ гэд захиа өгдөг. Өөрийгөө биш хүн бодлоо гэд манай хүн бас л өглөнө. Энэ үед нь мөрдөгчийн утас дугарч нөгөө сэжигтэн гадаад явсан худлаа байсныг нь мэдсэн гэж ярьдаг. Нөгөө залуугийн машиныг олоод хүлээгээд сууж байхдаа ч хэрэлдээстэй. Чи яг ихнэртэй базуулдаг байх те гэд үг хаягт нь үгүй би харин баздаг энтэр гэд томроостой. Манайхан гэхдээ яадгийг нь харсан те. Энэ яриаг хүүхдийн баасны үнэр таслана. Жихээ мартчихсан байна. Аваад ирээгээд хүүхдээ үлдээгээд яваад өгдөг. Тайсуугийн хүүхэд барьж байгаа нь хүртэл ив хавгүй. Тэгсэн нөгөө машин чи урдуур нүнгөрөд яваад өгдөйм да. Азаараа дайман гарч ирээд тэд амжиж араас нь хөдөлж чаддаг. Хүнээ хөөж байхдаа нөгөө баасаа цэвэрлээстэй. Үнэр танаран заваан байна. Юугаа идүүлдیں гэхэд нь манай хүн баасан дээр дарсан гараа гоё харагдаад байсан цуванд нь арчснаа. Наадхаа хурдан хаяач гэхэд нь живхээ бүрэн хилөөд толгоонд нь ойлгоод цонхоор шидчихдэг. Заашгүй. Нөгөө залуутай уулзаад авнаа.
Тэр өдөрөө яах гэж оцсныг нь асуухад нэг газрын өгч авалцсан асуудлаас болоод очиж уулзах гэсэн гэртээ байхгүй байсан. Тэгээд 10 цагийн үед хүнтэй уулзах гээд явсан гэдэг. Дайман хажуунаас нь ажиллаж байгаад цаана нь байгаа бариста эмэгтэйг нь дуудчихдаг. Тэгсэн 10 цагийн үед уулзах эмэгтэй нь энэ бүсгүй болж таардаг. За ингээд хэрэгт холбогдлого болж таарнаа. Гэхдээ тэр эмэгтэй гэрийн тагтан дээр 2 хүн байсан гэж хэлдэг. Мөн эхнэрт минь битгий хэлээрэ гэд гуйдаг. Машин дотор Дайманаас яаж нууцна гэдгийг нь мэдсэн талаар нь асуухад залуугийн бар, кофе шоп хоёрын нэр нь адилхан. Бас бүсгүй нь байж ядаад байгаа нь илт байсан гэдгийг хэлээд тагтан дээр байсан 2 хүн бас хохирогчийн ирсэн цаг дээр өөрсдийн бодлоо гаргаж ирцгээдэг. Дайман тэр 2 хэн болохыг нь бодож эхлэх гэтэл тайсав. Нэг нь хохирогч, нөгөө нь хэрэгтэн гэж ятгамгүй хэлдэг. Гэвч Дайман санал нийлэхгүй байлаа. Учир нь тэр шөнө хохирогч сэжигтнээс салаад яавч тухайн цагт байгаагүй. Салж яваад ээжээсээ очиж хүүхдээ авахд дор хаяж 1 цаг шаардлагатай гэж хэлээд амрыг нь таглана. Таамгуудтай нь маргах юмгүй байгаад дургуй нь хурч ятаж байхад цагдаагийн сургууль төгссөн юм байж энтер гэж нэмж хачирлаад бүрэл төвчээрийг нь барна. Тэр орой хохирогч утсан гих дэлгүүрт 11 цагийн үед хүүхэдтэй ороод гарсан гэд бүр таг мэдээд авчихдаг. Манай супер мөрдөгч хэлэх үггүй болно. Төрөний сэжигтний хэлсэн зүв бол тэр 2 хүн яхаараагүй хохирогчийг эрхийг нь хүлээж байсан таамаг дээр манай 2 арай гэж нэг санал нэгдэнэ. Ийм цов өмсчхөөрл жинхэнэ мөрдөгчийг харагдаад байгаа юм шиг байгаа юм. Манай хүн толдоостэй. Хүүхэдтэй сүү бэлдэж байхад нь эхнэр нь өчигдрийн цагдааг яаж таньдаг талаар асууна. Манай хүний зүрхэнд баг гарч ирхнэ. Хэнийг гэж асуухт нь өчигдөр машинаасаа буулгахт нь харснаа хэлдэг. Тэр дор нь байнгын үйлчлүүлэгч би юу гэж дотн таньдаг байх вэ гэд яриагаа булзааруулна. Гаран салгалаад энэ яг баригдлаа. Тэгсэн явж эхнэрийнх нь хичээл заадаг ихэр сурагчдынх нь аав нь байж таардаг. Би тэрэнд эрзэнэн бэлий авчиг өгөх өртөө гэд инээж байхдаа л нөгөө мөрдөгчийн эхнэртэй хэрхэн базуулдаг талаар аяг тавг угаагт нь бэлий багтахгүй загнуулдаг. Чи надтай амьдарч байгаагаа аз гэж бод гэдэл яриад өгчдөг. Манай хүнд бол ямар жухал мэдээлэл билээ дээ. Маргааш машинаа цэвэрлэж байхдаа өндөнд гарч өгөхгүй хүүхдийн бас үнэртэй байна гэдэл үглээд байдаг. Яаж гаргах вэ? Өөрөөс нь үнэртэй байгаа юм чинь. Яг тэр үед нь хашаагаар манай нөгөө загварын ертөнц ороод ирнэ. Хоолоо идэж байхдаа Дайман бас л нэг санаа гаргаж ирдэг. Тэр нь өөр газар алчаад зөөх. Гэхдээ юу ч гэж хэлсэн энэ удаа тайсуу санаа нийлдэггүй. Машинда оронгуудаа бороо ороогүй байхад наад 5,000-аар авсан цуваа тайлаач гэж өдөгт нь бэлэг гэд эрзэнэн бэлээ гаргаад ирдэг. Бас эхнэрээ багш танд энийг өгчих гэсэн гэд 5 тэг. Хөөхий дандаа л ялагдчих юм аа. Эхнэр нь охиныг нь өгөх гээд ажил дээр нь очтол Дайман мэдээж байдаггүй. Ажлаар гарсан байна хажуу дэлгүүрийн эгчүүд өгчих гэхэд эхнэр нь үүдэнд байгаа мофетыг нь хараад худлаа ирж байгааг нь мэдээд бүүн уур болно. Яана сонсогдохгүй байна гэд уцаа таслах гэтэл харин тайсуу шүүрч аваад сайн сонсогдож байна. Бэли өгсөнд баярлаа гэж орлоод утас дүүд. Хариугаа ганц нэгсэн авлаа да. Манай 2 яагаад ингэж эхнэртэй дарлуулж амьдарч байгаа талаараа хоорондоо ярилцдагч анханасаа ийм байгаагүй. Гэр бүл болоод аймаар болчтiin байна. Ер нь цалин баг байгаа учраас ингэж байгаа. Мөнгөгүй бол аашиг нь хизээж өөрчилж чадахгүй гэж ярилцгаана. Зовлон нэгтнүүд эндээс эхлэн жухан бие ойлгоод эхэлнэ. Ах トゥ болоод эхэлнэ. Ахад нэг дуудлаг ирж хүн амны хэрэг болсон газар очдог. Хохирогчийн нөхөр нь энэ орилоод байгаа маа мөрдөгч байдаг. Хохирогчийн үцэг олгоод идхүүнийг шатаах зууханд хийгээд шатааж байгаа зургийг дарсан байгаа. Хэргийн талаар цагдаа нар хоорондоо санаа дэвшүүлэн ярилцаж байхад тайсуу Дайман аваад гарна. Тэгээд түүнд энэ 2 хэрэг нэг хүн үйлцсэн байна гэж хэлээд ойрхон хэрэг нэг байранд хам хэрэгтнүүд үйлцсэн байна гэдэг таамгаа хэлдэг. Бас сэжиглэж байсан хүн нь биш гэдгийг хэлдэг. Дайманыг гэртээ ирэхэд нь эхнэр нь харанхуй сууж байгаа. Аймарч юм шиг. Чи гэр бүлээсээ зогтмаар байна уу? Би ч бас тэгмээр байна гэж хэлээд өрөөнд орчихдог. Маргааш нь номын дэлгүүртээ би хий гэсэн л хүн ууртай эхнэрээ харагдах гээд урд хойно нь гүгээстэй. Эхнэр нэг нүдэрээ ч хардаггүй. Хүүн яагаад аавтай ярихгүй байгаа юм бэ? Аав дөрөв уйлаад байсан штэ. Аав сайн хүн штэ гэж өмөөрөх гэж яагаад ээжийнхээ урыг бүр хүргээд авчихна. Манай 2-ын мөрдлөг үргэлжлэсээр хохирогчдын зургийг бариад хүмүүсээс асууж эхэлнэ. Яг 2 хохирогч л байгаа юу гэхдээ зэрэгцэн Дайман 10 сарын өмнө гарсан хэргийн талаар дахиж сануулад одоо гараад байгаа хэрэгтэй хэрэг болсон цаг хугацаагаа харуулах гээд байгаа нь ижил байна гэдэг таамгаа хэлнэ. Тайсууч бүрэн санаа нийлэхгүйч бас нэг юм анзаардаг. Манай 2 гэхдээ яг таг санаа нийлдэггүй хэврэл байгаа болтой. Нөгөө 2 ижил гэж таамаглаж байгаа хэргийг мөрдөж байсан цагдаа дээр очиж мэдээлэл цоглуулж эхэлдэг. Хэрэг нь хаагдсан гэж хэлдэгч дутуу шалгасан санагдсан хэвээр байдаг.
Тайсуу авч явах гээд татхад хэргийн материал донд байгаа с ิจ гтний зургийг хараад зог тосно. Тэр зураг нь хоёр дахь хэргийн хохирогчийн нөхрийнх нь барьж байсан хүмүүсийн мэдээлэл донд байсан зураг байв. Нэрийг нь И Юна гэдэг. Дайман шууд л хамаатай байх боломжтой тамга дэвшүүлсэн. Өөрийг нь барьсан хариуцсан цагдаа учраас өшөө авч байна гэдэл. Даанч манай хүн авч хэлцдэггүй. Хэрэг илрэлтийн талаар бас өөрийн бодлоо хэлтэл Тайсуу нохоо хуцаж байна гэд бүрч тоодоггүй. Тайсууг ажилдаа очиход бөөн сэтгүүлчэд ирчихсэн байв. Хоёрдугаар хэргийн хэрэгтэнг барьсан гэв. Очоод харсан чинь Дайманы хэрэг илрэлтийн талаар ярьж байсанчлан шин цагдаа би ойрхоноос барьсан хохирогчийн цус илэрсэн гिचгсэн баатарлагаар зогсоож байдаг. Нөгөө талд эхнэрийнхээ ивийг олох гэсэн Дайман цэвэрлэгээ, хоол унд, массаж гэд хийхгүй юм байхгүй чухам ажилтай хүн. Буцаад цагдаа дээр ирэхэд нөгөө барьсан хүнээс мэдүүлэг авч байна. Хохирогчтой болцож яагаад салсан, нөхөр нь өөр хүнтэй болоод эхнэр нь сална гэж байсан. Нөхөр нь их сонин хүн гэж хэлж дуусаагүй байтал маа мөрдөгч орж ирээд бөөн холиан бантан. Тасгийн дарааг хэрэг илэрсэн учраас 5 хоногийн дараа тэтгэвртэй гарахтаа бэлдээрээ гэд сүрдүүлээд гарчдаг. Маа мөрдөгч Тайсуугаас хэрэг тарсанд уучлалт гуйхад 5 жилийн өмнө барьсан И Юнаг дахиад барих бол хаанаас барих вэ гэж асууна. Маргааш Дайман иргэний хамгаалалтын сургалтанд явах гэж байна гэж худлаа яриад гарах гэтэл эхнэр нь хувцас солиод яв гэд цэрэг хувцыг нь өмсгöd гаргана. Өдөр бүрэл Тайсууд гинтийн бэлэг барьж байна дөө. Маа мордөгчөөс барьж болох газруудыг нь асуугаад хайж эхэлнэ. Саун PC гэдэл. Бас хэрэг илрэлтийн талаар яаж мэдсэнг нь асуухад эхний хэрэг шиг л хин нэгнийг буруутан болгож харуулах гээд байгаа юм шиг санагдсан. Бас хүзүүн дээр нь байгаа орны нэг нь яах аргагүй дугуйны гинж байсан гэж хэлдэг. Адилхан бодолтой байсан талаараа ч Тайсуу ам нэгэд авна. Маа мордөгч Тайсуу руу залгаад И Юнаг байгаа газрыг нь олсон талаар хэлээд нэг газар зааж өгнө. Орж ирсэн цагаас л нэг л эвгүй харанхуй газар. Утас дуугарсан доод давхарлаа явхад бөөн усан дунд цахилгааны утас унжуулчихсан байдаг. Үүнийг мэдсэн Тайсуу Дайманд анхааруулж амждагч өөрөө усан дунд чуя утаснаас зүгдэж байдаг. Захилгааныг салга гэж орилоход аль хэдийн орж ирсэн хаалгыг нь хэн нэгэн түүхчихсэн байв. Аюулд орсон хүн ам амрах бүхий л боломжийг хайхын үед хэргийн эзэн И Юна баг таваа ханган зогсож байдаг. Ус руу тэрүүлээд унах мөчт нь Тайсуу захилгааны шийд рүү буудан захилгааныг унтрааж амждаг. Дараа нь түүнийг амь насанд чинь аюултай энэ ажлаас боль гэсэнд. Аюулаас мултарсан манай хоёр тайвшрах гэж сууж байдаг. Дэманыг амь насанд чинь аюултай энэ ажлаас боль гэхэд Дэман хамгийн хэцүү үед дэргэд байсан найзаагаа орхиж чадахгүй гэж хэлдэг. Эхнэрүүдээс нь дуудлага ирж тэд гэр гэрийн зүг хөдлөнө. Нэг буруу гарын байрын залуутай Тайсуу уулзаж байдаг. Бас нэг юм гуйхад нөгөөх нь зөвшөөрөх хэмжээний сайн танилуд байна. Тэр гуйлт нь И Юнаг хайж болох байв. Нөгөөх нь ч гар хөл болсон хүмүүстэй хайх даалгавар өгсөн байдаг. Номын дэлгүүртээ гэр орны хэрэглээний мөнгө болон бусад зардлаа олж чадахгүйгээсээ болж цуглуулж байсан цуглуулгануудаа зарах гэж байхад нь эхнэр нь барьж авдаг. Мэдээж бүгдийг нь мэдсэн байдаг. Хэцүү үед тус болсон хүнээ яаж хайж явах юм бэ гэж жинхнээсээ хамаг юм ярьж эхэлнэ. Бас энд хэргийн дараа би сайн аа байна гэхэд эхнэр нь өөрөө мэдгээд гараад явна. Манай хүний чин сэтгэл нь жинхнээсээ дөнгөж сая гардаг. Нөгөө хулгайн залгаад нэг цугларалтанд очих гэж байгааг нь хэлдэг. 3 дахь хэргийн мөрдөгчөөр дамжуулан энэ үед Дэманч залгаж тарна. Манай хоёр уулзаад байгаа газар руугаа явж байхдаа яах гэж уулзсан гэн асуухад алуурчин нь олсноо хэлдэг. Дахиад нэг хохирогч байгаа И Юнагийн хэргийн гэрч. Энэ дөрөв хэрэгтэй холбогдож байгаа хүн нь маа мөрдөгч. 3 дахь хохирогч түүнтэй холбоотой байж таарсан гэхэд Тайсуу эсэргүүцдэгч маа мөрдөгчийг хэлснээр И Юна дээр очиод үхэнгээ алдсан талаар хэлнэ. Тайсуу дотроо дэлбэрэг төхнө. Учир нь Тайсуу бас маа мөрдөгчийг сэжгэлсэн ч тухайн үед ажилтай байсан байж таардаг. Нөгөө хоёр ирж байгааг харсан И Юна зүгтахад араас нь хөөсөн ч барьж чаддгүй. Харин шагаандаа бугуучтайг нь мэддэг. Байршил илрүүлэгчээр нь хайхад тэр өдөр нь ойрхон байсан ч яг хэргийн газар очиагүй бөгөөд харин нөгөө хэрэг дээр нь бүр сөүлд байгаагүй байж таардаг. Хэргийн сонсгол болоход баримт олдоогүй учраас хэрэгтэн гэж үзэн 30 жилийн хорих ял өгнө. Энэ үед ах руугаа хараад би алаагүй гэж орилсон ч ах нь тоолгүй танхимаас гараад явчихдаг. Шүүхийн гадаа манай хоёр юутайч И Юнаг барьж аваад ямар нэг юм мэдхээр явдаг. Гэхдээ тэгж явахдаа хоёроос олон хэрэгтэн байсан байж магадгүй гэдэг таамаг гаргаад ирнэ. Зохиолоор бодоход ямар хэрэг байх боломжтой талаар хоорондоо ярилцахад Дэман тохиролцоогоор бие алсан байх магадлалыг ярьдаг. Өөрийн ойрын хүнээ алж чадахгүй учраас өөр хин нэгнээр алавлах талаар ярилцаад 3 дахь хохирогч бас байгаа талаар хэлнэ. Хоёр нь хүнээ алж, нэг нь хэрэгт холбоогүйгээ батлана. Энэ олон таамаг дунд Тайсуу бараг л галзуурна. Манай хоёрын ярьж байгаа таамаг нь бараг л кино зохиол бичиж байгаа ихтэй. Ар араас нь Дэман ярьж өгнө. Маа мордөгч энэ хэргийн зохион байгуулагч.
2, 3 дахь хамтрагч нь эхний хэргийг сэжигтэн бас хүчирхээлэгч нөхөр гэсэн тамга гаргаж ирнэ. 2-2-ороо хохирогчдыг алсан талаар ярихад тайсуу бичиж байгаа зохиолыг нь таслан бодит ертөнцид буулган авч ирнэ. За ингээд л машинаас хөөгдөх нь тэр. Нөгөө талд нэг бүсгүй залуу 2 гольфийн газар байхад нь албаар тог таслаад юм харагдахгүй байх үед нь залууг нь зохиод унгаачихдаг. Бас нэг газар нэг бүсгүй гэрээсээ хаашаа ч юм гарна. Дайман гэрт нь очиод ээжийг нь асуухад манай жинхэнэ ардаа уулзгаар явсан гэж хэлсэн байдаг. Бас яг одоо уулзмаар байгаа талаар зурвас нөгөө бүсгүүд ирсэн байгаа нь харагдана. Дайман бүсгүйг харсан ч зогсоод чадлагүй араас нь дагдаг. Тайсуу харин юунагийн байгаа газар очиход нөгөөх нь машинтайгаа ус руу орчихдог. Яг энэ үед нь Дайман зогсоод зайгүй залхасаар усан дотроос арай гэж авч гарч ирээд хин хохирогчдыг алсан бас намайг ал гэж хэлсэн гэхэд дүр солигддог. Нөгөө талд мөн Дайманы очисон газар нэг эмэгтэй дээрээс шидэгдэн унахад араас нь маа мөрдөгч Ёнгийн ахтаа нь гараад ирнэ. Ингээд нөгөө эхний хэрэгдээ сэжигтнэр хараад байсан залуугийн оронд Ёнгийн ах нь алуурчдын нэг болж таардаг. Маа мөрдөгч түүнийг чийч бас хүн ал гэхэд болиулах гэж яагаад Дайман баахан зодуулчихдаг. Яг л ярьж байсныхан дагуу бүх хэрэг болсон байв. Маа мөрдөгч бүх хэргийнх нь арт тал байв. Бүр жунсуутай уулздаг байсан гэж худал хэлж итгүүлсэн байлаа. Өгтлээ зодуулсан ч ахтаа найзынхаа өгсөн захиаг үзүүлв. Захиаг нь харсан ах нь гин дуухаарч болиулах гэсэн боловч бас л зодуулдаг. Тэгээд буудуулах гэж байхад нь ашгүй манай тайсуу амжиж ирж өөрийг нь буудаж унгаана. Ашгүй энэ орой дуслаа. Маргааш нь мэдээллийн бүх сувгуудаар алгын солилцооны талаар баахан гарч цагдаагийн газрын даргаыг хүнд байдалд оруулдаг. Мөн буруу хүнээ барьсан тасгийн дарагч ажлаасаа халагдах дээрээ тулдаг. Эмнэлэгт Дайман зайлуул хэцүү байдалтай байхад нь тайсуу ажлаасаа гараад хувийн мөрдлөгийн газар нээж байгаа талаараа бас хамт ажиллах талаараа хэлээд эхнэрүүдтэй нүүр тулж хэлэхээр болдог. Дайман эхнэртэйгээ шүүхийн гадаа салан салахгүй гэд бөөнж юм болно. Цагдаагаас Дайманыг эрс орхит иргэнээр шагнаж мэдээгээр гаргана. Энэ үед хүүгийнх нь найзууд ээжүүд нь нөхрийг нь магтаад сүйд. За ингээд сүртэй трейлертэй тэдний хувийн мөрдлөгийн газар үүдээ нийлээ. Өнөөдрийн кинотой хамт байсан та бүхэнд баярлалаа. Гинтийн мөрдөгчдийн 2 дугаар анги аль хэдийн орсон байгаа гэдгийг би хэлчлээ яла. Хэрвээ үзэж амжаагүй бол линкийг нь оруулчихъя. Бидний санал болгож байгаа киног та заавал бүрэн ихээр нь үзээрэй. Турбо кино сувагтай хамт байсан танд баярлалаа. Биднийг дэмжиж саб лайк хоцрохгүй тулд хонхоо дарахаа мартаоцай. Дараагийн киногоор уулзтлаа. Түр баяртай.